Тэгээ нөгөө заавар журмандараа болохоор ерөөсө олборлол гэж заачдаг. Үндсэн ордыг, сомдуудыг, аймагуудыг олборлснаа бол цэвэршүүлж болохгүй. Ашигт малтуулаа хэрэглэх газар юм уу? Одоо сумын захиргаа юм шалгаруулалт хийж байж одоо тэр үйл ажиллагааг явуулж ингээ цэвэршүүлэхийг ингээ заачдаг. За дээрэс нь бас химийн бодис хэрэгжиж болохгүй гэсэн ийм асуудал орчдөг. Тэгээд алтын авах газар бол байхгүй байждаг. Тэгээ энэ болгоныг л одоо дистралтай зохицуулахгүй бол голдоо нэг асуудал болоод хоёр дахь нь гацаад, гурав дахь нь болоод, дөрөв дахь нь гацаад ингээд гацаан дороо яг жиг зайхан явуулчих болдгоо ерөөс ажлыг. Тийм учраас би ингэж боддгийн энэ газар дээр ажиллаж байгаа бичил уурхайчд энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа энэ хүмүүсүүдийг энэ хууль боловсруулахад ер нь өөрсдийн оролцуулаад оролцоог нь бий болгоод саналын одоо авч байж хийх юм бол бас энэ ер нь хууль боловсруулахад бол нэлээд одоо дөхөн болно гэж үздэг юм аа. За баярлалаа. Тэгэхээр эдс баялагт одоо төрөөс баримтлах бодлогын баримт бичигт хэрхэн тусгагдах гад байгаа энэ драфтын сая ихэн Ганбат гишүүн биднэрт бас уншиж сонсголоо шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид энэ асуудлыг бас хэлэлцээл олон нийтээр та нараас санал аваад байгаа л гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр би мөн хэрнээс дахиад нэг товчхон бас хариулаач гэж хэлгээд байна. Техникчсэн нинжа гинөө одоо тэгэл ингээд янз бүрийн бас нэр томьёо энийгээ дагаад бас гараад ах шиг байгаа. Магадгүй энэ бичил уурхайчдыг гэдэг нэрний цаана ямар нэг далд бас би юмнууд яваад байна уу? Ашиг орлого олох гэсэн тиймэрхүү юм ажиглагдаж байгаа юм уу? За ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэхэд хэд хэдэн зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь яг таны асууж байгаа техникч нинжа гэдэг асуудал. Бичил уурхайчд гэсэн нэрийн дор бол хэд хэдэн өөр одоо хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээ нь үнэхээр амьдралаа залуулах, туйлынхаа дагуу ажил хөдөлмөрлөхөө явж байгаа бичил уурхайчдын нөхөрлөл холбоо бүлэг байна. Гэтэл нөгөө талд бол томоохон уурхайтай ярьж тохиролцдог. Тэгээд бичил уурхай нэрийн дор тэр уурхайтгаа нийлж үйл ажиллагаа явуулдаг. Хуулиас гадуур хамаагүй л ашиг яг тийм одоо эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй юм ийдэг. Эсвэл бүр хэсэг бүлэг улсууд нийлээд нөгөө уурхайн хамгаалагч янз бүрийн улсуудтайгаа хахуулах гэхүү одоо янз бүрийн урамшуул өгөөд ороод тэгээд эргээд эн чинь нөгөө нийгэмдэр бичил уурхайчд гэдэг юм энэ улсуудын нэр хүндийг унгадаг юм уу янз бүрээр хилэгдэг юм чинь болчиход байгаа. Тэр хүмүүс нь гэтэл үндэ амьдрал ахуйн ямар байдг вэ гэхээр маш том үнэтэй жип унтсан байдаг. Нөгөө 10 хэдэн сая энэ сайхан металлагч чинь барьсан байж идэг. Юу одоо нөгөө энгийн гэдэг юм уу яг амьдрал дээр бодит байгаа бичил уурхайчтайгаа харьцуулах аргагүй ийм хүмүүс байж идэг. Тэгээ энэ улсууд чинь эргээд ямар ортой гэхээр нэгдүгээр энгийн гэдэг юм уу шударгаар явж байгаа энэ бичил уурхайчтайгаа нэр хүндэт хортой. Дээрээс нь ямар ч хариуцлага байхгүй. Нөхөн сэргээлт хийхгүй, татвар такс төлөхгүй ингээд дураараа ашиг олно. Тэгэл болоо богино. За бас ийм ард нь байна шүү гэдгийг. За отхон сайхны одоо миний Монголын газар шороо гэ хөдөлгөөнөөс бас ирсэн байгаа. Тэгэхээр өөрийнхөө саналыг товчгоо хэлэх байх гэж бодож байна. Микрофоноос арай. Төрөөс баримтлахын бодлогыг гарахын өмнөхөн гэж уулзж байгаа нь бол маш их чухал юм байна. Энэ 7000 гаруй хүн байна гэж байна шүү дээ. Энд бол монголчууд байгаа. Монгол хүмүүс байгаа. Яг гишүүнээр хэлсэн нь шүү дээ. Энэний цаана нэгдээгүй хэд байгаа тий. За. Тэгэхээр миний бодлоор бол ялангуяа нэгдэж байгаа тий. Энэ олборлт явуулахдаа нэгдэж ингэж явж байгаа хүмүүсүүд орж байгаа хүмүүсүүдийн бол төрөөс дэмжих хэрэгтэй. Саяны хэлдгээр бол хуулиас гадуур хуулийн цоорхог ашиглаж ингэж байгаа хүмүүс бол хатуу байх хэрэгтэй. Тэгээ нэгдүгээрт бол тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал амнаас энэний нь бол төрийнхөө бодлогод оруулж өгөх хэрэгтэй. Хоёрдугаар хамгийн том юм нь бол байгаль орчныг хамгаалах. Байгаль орчин. Энэ бол дараа нь бид нэр хизээч нөхөж баршгүй гар цохирол гардаг учраас саяны жишээ байна. Энэ хамтарч нийлээд бичлэг хаагчд маань хамтарч нийлээд байгаль орчноо яаж ингэж зүг яаж нөхөн сэргээж байна. Энэ бас маш зөв. Дээр нь манай энэ хамтарч байгаа зохион байгуулалтанд орсон бичлэг хаагчд маань бол маш ил тод байх хэрэгтэй. Өнөөдөр суманда тэр суманд бид нэр тэдэн төгрөгийн татвар өгсөө. Ийм үйл ажиллагаа явуулж байна гэж сумдаа малчтаа тэр хүмүүс олон нийтэд түгээдэг байх хэрэгтэй тийм. Яг тэгвэл одоо таа бүгд бас нэр хүнд нөснө. Энийг бас төрөөс барих баримтлах доо төрийн бодлогод суулгаж өгөх хэрэгтэй л гэж би бодож байна. За баярлалаа. За Ганбаатар гүшүүн. Тэгэхээр бичил уурхай гэдэг бол би бол дэмждэг одоо бүр хүний нэг. Ягаад гэвэл тэрний цаана маш олон амжиргаа, маш олон одоо хүүхдүүдийн сургалт төлбөр ирээдүй гэдэг байдаг. Монголын олон гэр бүлийн амьдрал байгаа шүү дээ. Амьдрал байгаа. За.
Тэгэхдээ энийг ерөөсөө төрийн бодлогоороо бүх монголчууд бичил уурхайг л хөгжүүлчихье гэж ярьж болохгүй шүү. Тэгвэл энэ төр маш хүчгүй, маш сул болж байгаа юм шиг болно. Яагаад энэ дээр би өөрөө энэ ажлын хэсгийн хувьд би тайлбарлая да. Нэгдүгээр вариант нь хуваарь ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төр засгаас бодлогоор хоршиж ажиллах нөгөө албаншуулах гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Албаншуулаад тэгээд хууль эрх зүйн зохицуултыг боловсронгоолох гэж үг байгаа. Энийг бас 2 дугаар хувилбар нь юу вэ гэвэл ерөөсөө төр өөрөө хуваарь одоо нэнжануудад дэмжиж байгаа юм шиг ижил уурхайч дэмжиж байгаа юм шиг болчихноо. Яг дэмжин гэдэг бол бас өөр ойлголт болчихно. Тэрний оронд одоо жишээ нь оюу толгоогоос асар их мөнгө орж ирдэг юм бол зэсайлуулах үйлдвэр юм уу, төмрийн боловсруулах үйлдвэр юм уу, том металлургийн том үйлдвэрлэл хөгжүүлээ. Тэрнийгээ дагалдсан том үйлдвэрлэлүүд хөгжүүлж тэн дээр өндөр ашигтай ажлын байр бий болгох замаар бичил уурхайг үе шаттайгаар багасгах бодлого бол төрийн бодлого байхаас өргөхгүй. Энэ дээр бол одоо хоёул энэ яг одоо найруулгын шатандаа явж байгаа. Тэгэхээр бичил уурхайг таг зогсоё гэсэнгүү. Хамгийн гол нь бичил уурхай дээр ажиллахаас илүү өндөр цалинт одоо нөхцөлтэй гайгүй ажлын байр бий болгох замаар албан том одоо металлургийн үйлдвэр барих замаар бичил уурхайг ер нь үе шаттайгаар бууруулвал яасан бэ гэсэн ийм төрийн бодлого явж байгаа. Энийг зохицуулах арга зам нь би түрүү хэлсэн дахиад хэлье. Малчтын эрх ашигыг ярихгүйгээр бичил уурхай тухай ярьж ерөөсөө болохгүй. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын эрх ашиг тэдний зовж байгаа асуудлуудыг ярихгүйгээр ганцхан бичил уурхайг ярьж болохгүй. Ганцхан бичил уурхайг ярихгүйгээр зөвхөн одоо малчид залчид гэж бас энэ чинь ойлголцол зөвшөлтсөлийн механизм. Дээр нь ганцхан зүйл хэлэхэд байна шүү дээ. Ганцхан зүйл хэлэхэд улсын бодлогоор жишээ нь эдрэнгийн нуруу байна, Алтай хянганы одоо ингээд одоо бүх энэ том энэ Төв Азийн усны хагалбар газар гэдэг ийм тойрог байгаа. Яг энэ газар дээр бол бичлэн байна уу? Бүр том нь байна уу, жижиг нь байна уу? Ямар ч уурхай үйл ажиллагаа явуулж болохгүй. Бид сууж байгаа мөчрөө хөрөөдөж болохгүй. Эн чинь бол мянган жил монголчуудын бэлчээр тийм ээ гол ус гэдэг нь ерөнхий зарчим тэр нь өөрөө мал аж ахуй. Тэр нь өөрөө бидний тусгаар тогтнол болно. Тэгээд ийм нарийн ширийн бодлогоудаа бодоод тал талаас ярилцаж шийдэх ёстой л гэж санаа хэлэх гэдэг. Зөв. За тийм. Энийг бас бичлэг уурхайчд маань ойлгож байгаа бах тий Ганбаатар гэж үний ярьж байна. За бичил уурхай гэж байна тийм ээ. Бичил уурхайчин гэж байгаа. Тэгэхээр бичил уурхайчин маань Монгол улсын иргэн нэг хүн байна шүү дээ. Субъектив талаас тий. Бичил уурхай маань яг өнөөдөр амьдрал дээр үнэхээр тэр одоо том уурхайгаас илүү хор хөнөөл үзүүлдэг тийм юм байна уу гэдгийг бол яг шийдээ судлаа тогтоосон юм байхгүй гэж би ойлгож байгаа. Яг орчин үед бол өнөөдөр бас техник технологи ганцхан том уурхай дээр сайжирч байгаа биш бас бичил уурхай дээр сайжирч байгаа. Тэрийг бол гадна дотноос нь сургах те энэ хүмүүстээ ойлгуулах талаар бол манай төр засгаас ажил явуулсан үгүй тийм ээ. Бүгд л одоо өөр чаддаар л явж байгаа ийм л хүмүүс байгаа. Нөгөө талаар бол бичил уурхайчин гэдэг хүн маань одоо нинжа change гэж янз бүрээр нэрлэгдээл ингээ аачаа үзэгдсэн маягтай байна. Энэний цаана хүн маань байна. Энэ хүн маань эрүүл мэндээр гохирж байна уу? Ямар байна те? Амьдрахын төлөө бас ар гэрээ тэжээхин төлөө ингэж явж байгаа мөртлөө ингээ шахаад ахаар нөгөө мөнгө уусна гэрт нь орж ирдэг те. Яадаг ч юм бас нөгөө хүн маань тэр одоо бэхлэгээгүй уурхаад ажиллаж байгаа дарагдаж өгдөг те. Ийм их хүмүүс их байна. Тэгэхээр энэ асуудлыг байсаар байтал бид нар бол зүгээр нэг журмаараа ярьчаад байхгүй юм шиг нүдэ ханаад ингэж явж болохгүй. Эрс баялагын төрөөс бодлого дээр бид нар ярьлаа. Дараа нь одоо ашигт материалынхаа хуульдаа суулгах хэрэгтэй. Энэ хүмүүсийг одоо дэмжээ те амьдралаа болох уугүй юу гэдгийг харах хэрэгтэй. Тэр гарч байгаа алтыг авах хэрэгтэй тийм ээ. Хаана аюулгүй газар баталгаатай авчдаг тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүмүүсийн ажиллах орчингийн те сайжруулахын тулд бас арга хэмжээ төрөөс авах хэрэгтэй. Нөгөө талаар бол тэр ажиллах байрын тийм ээ баталгаажуулах хэрэгтэй. Албажуулаа тийм ээ. Тэгжээж энэ юм явна гэхээс биш зүгээр л өнөөдөр одоо сайн дурын уран сахаж тоглож байгаа юм шиг л иймэрхүү маягтай нуугдсан бултсан нөгөөд төрөөс одоо засаг захиргаанаас дэмжих туслах ёстой байдалтай одоо шахсан боосон том компаниуд нь болохоор ад шоу үтсэн ер нь том компаниуд бол тэр болгон алтыг бол бүгдийг авч чаддаггүй зохин хэмжээний хувийг үлдээдэг техник технологи нь тийм байдаг шүү дээ тийм ээ. За миний хэлэх юм юм байна. Та одоо яг дэмжих хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ ер нь гарц руугаа орё. Яаж? Яг дэмжих бодит тийм боломжууд нь юу вэ? Тэ?
За хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэдэг нь одоо чинь төрөөс баримтлах бодлогын баримт. Хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй тийм ээ. Заавал энэ хүмүүсийг ад шаа үзэж байгаа маргааг биш. Болгож бүтээх талаас нь. Өмнө дандаа тэгж явсан байна. Нөгөөх нь бол орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй тийм ээ. Техник технологиг бас сайжруулах. Боловсронгуй болох хэрэгтэй тийм. Тэр ажлын байрыг баталгаажуулах хэрэгтэй тийм ээ. Бас тодорхой хэмжээгээр. Энэ чинь 200 300 жил бас бичил хуурхаа хөгжөөд явсан тийм газрууд бас байна л да. Латин Америкийн за хөгжилтэй тэр Канад ч гэсэн тийм ингээ байдаг байхгүй юу. Тэгээ тэрийг судлаад манай яаж болох нь ер нь түүхэн эдийн үн алтны үн ингээд ихсээд орон нутагт одоо 100 дурхан болоод ингээд ирэхээр бол хүмүүс бол тэр лөө ордгоо тийм ээ. За энэ талаас нь бас ажиллах хэрэгтэй гэж бодож байна тийм. За. За ер нь бол яг зүгээр одоо гарцаа ярих гэж юм л да. Ер нь энэ бодлогын бичвэрийг боловсруулах таач бичлэг урхаачдын талаар ямар нэгэн хууль эрх зүйн орчныг сайжруулах гэж байгаа бол биднээс жинхэнэ бодит амьдрал дээр ямар байдгийг байдгийг саналыг авч юмар. Жишээ нь энэ бодлогын бичвэр баримтан дээр бичлэг урхаачин гэж хэнийг хэлхийн хуваараа ашигт малтмал олборлогч гэж хэнийг хэлхийн гэж наацх нь нэр томьёон дээр хүртэл анхаармаар байгаа байхгүй юу. Алтны тухай хуулийг мөн одоо бас бид нар уншаад танилцсан байж байгаа. Манай холбооноос одоо энэ бодлогын бичвэр баримтны ажлын хэсэг болон алтны энэ ил тод байдлын хуулийн тухай одоо энэ ажлын хэсгийнхэнд бол аль бие ёсоор бичгээр саналаа хөргүүлнэ. Энэ юу гэхээр зэрэг бодлогын бичвэр баримт нь өнөөдөр 24 он хүртэл энэ дааж бүрдэх байж байгаа. Гэтэл нэг юм манайхан бас ойлгомоор байгаа. Нинжа гэдэг бол Монголын аль ч үгийн санд байхгүй үг. Тийм ээ? Нинжа гэдэг. За нинжа гэж хэнийг ойлгох вэ гэхээр хуваарийн ашигт малтмал олборлагч иргэд гэж ойлгоорой. Гэж одоо бид бол тэгж хэлмээр байна. Энэ хүмүүс болохоор өнөө бичил уурхаач гэж ер нь манайхан баг нэг ярьдггүй байхгүй. Одоо их хурл дээр ч гэсэн чуулган болоод ингээл юм ярихад л нөгөө нинжа нар гээл ингээл ялгуурлан гадуурхах, эрх маань зөрчигдөх ийм аюултай юм яригадаад байдаг байхгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн бодлогын бичвэр баримтан дээр байгаа хуваарийн ашигт малтмал олборлагч иргэнд зориулсан бодлогын бичвэр баримт боловсруулах гээд байгаа мөн эсвэл бичил уурхаачдад зориулсан бодлогын бичвэр баримт боловсруулах гээд байгаа. Хоорондоо ялгаатай шүү. Тийм, хоорондоо ялгаатай шүү. Мөн тэрнээс гадна. Тийм, тэрнээс гадна биш үү? Алтны тухай хуулийн дээр ер нь энэ бичлэг уурхаачд руу хандсан энэ асуудал чи юусэн дандаа нэг хойд гэрээ хараа бооход хойноос нь төрцсөн юм шиг хүүхдүүд юм шиг байдал үүсдэг байхгүй юу. Энэ юу гэхээр алтны тухай хуулийн төсөлтэй бид нар бас танилцсан л да. Тэгээд энэ төсөл дээр болохоор ингэсэн байгаа. Аж ахуйн нэгж алт олборлагч аж ахуйн нэгжийн юу одоо алт авах эрхийг Монгол банкны одоо тийм ээ Монгол банкнаас гаргасан журмын дагуу шалгаруулаад гэсэн мөртлөө өнөө хариуцлага тооцох юмн дээрээ болохоор зэрэг ганцхан хуваарийн ашигт малтмал олборлагч иргэд алтаа одоо өнөө итгэмжлэгдсэн хүнд өгөөгүй бол одоо 50-аас 100 дахин торгоно гэдэг ингээ гарга. Гэтэл тэнд байгаа тэр аж ахуйн нэгж юу алт олборлагч өнөө компани аж ахуйн нэгжүүд хайцсан. Яагаад заавал бичлэг уурхаачд гээг байгаа. Тэгэхээр энэ үг үсгийн нэр томьёоны тал дээр нэлээд ярихгүй болвол би тэр хэллээ шүү дээ. Нинжа гэдэг бол хуваарийн ашигт малтмал олборлагч иргэд, бичлэг уурхаачд бол багаар ажиллах чадвартай. Үнэхээр нэг эвлэлдэн нэгдээд тодорхой хэмжээний төрөөс гаргасан хууль журмын дагуу тэр хүрээд ажиллаж байгаа л хүмүүс. Тэгэхээр энэ дээр ерөөсө бичлэг уурхаачин гэдэг үгийг манайхан бүгд ярьж сурмаар байгаа. Зүгээр л нинжа гэдэг өнөөдөр тэгээд нөгөө талаас бас нэг юм байгаа. Үе залгамжилсан хуваарийн ашигт малтмал олборлагч иргэдийг хизээч бичлэг уурхаач төрүүлэхгүй шүү. Тэгэхээр энийг тодорхой хэмжээгээр багасгана гэх түрүүн Ганбаатар гишүүний юмн дээр ярьлаа л да. Үнэхээр хангалттай, цалинтай, өвдөлтийн ажлын байртай бол бид хүссэн хүсээгүй энэ эрсдэлтэй ажлаас өөрсдөө гарна. Гэтэл өнөөдөр тэр нөхцөлд бүрдэж өгөхгүй байгаа байхгүй юу? Тэрийг бүрдүүлэхийн тулд бидэнтэй хамтраад төр маань нэгдсэн нэг бодлоготой баймаар байгаа байхгүй юу? Өнөөдөр нэг салбарын сайд нь тэгээ ярьж штэ. Би ерөөсөө дэмждэггүй, цааш дэмжихгүй. Гэхдээ энэ чинь өнөө нэгдсэн төрийн бодлого байхгүйгаас хин дуртай нь юугээд ярьж идэг боллоо ш. Эндний ард хүн байгаа тийм ээ. Жишээ нь би одоо энэ том уулуурхан компаниуд руу уучлаараа зүгээр энэ компани эзэдэр харж байгаа бол бас битээ буруугаар ойлгоорой. Ер нь бол хөрөнгө оруулалт жинхэнэ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтгүйгээр бор зүрхээрээ төрийнхөө ачааг нэмгэлээд өөрсдөө аваад явж байгаа хүмүүс бол манай бичлэг уурхаачдл байхгүй юу. Жишээ нь манай Дархан аймгийн Шарангол суманд тэгэхэд нинжа байхгүй. Хуваарийн ашигт малтмал олборлагч иргэдч байхгүй. Бүгдийг нэгтгэхэд Буянтын үндэ Шарангол төрийн бас байгууллагын зохион байгуулалтанд оролцсон. 64 нөхөрлөлтөй 600 төгрөг ажлын байраар хангаж байгаа. Тэгэхэд бид нар бас л ингээл мөн л ингээл одоо энэ дарга нарын захирамж гараад бид нар хөөгдөж тугдаад зовлонтой л байсан. Гэхдээ
одоо ингээд засгийн газрын нөөцийн талбайд авсан тэр газар гэдэг байгаа байхгүй юу. Засгийн газрын нөөцөд байгаа бүх талбай эвдэгдсэн. Тэр эвдэгдсэн талбайн дээр орон нутагт нь зохион байгуулалтанд орсон бичил уурхаачдад хаягдлыг ашиглуулад төрөөс нэг төгрөгч авалгүйгээр нөхөн сэргээх тэр боломж бол байгаад байгаа байхгүй иргэдэд. Яагаад гэвэл Монгол хүн Монгол их орныхон сайн дурын байгаль хамгаалагчд бол бичил уурхаачд гэж харагдаж байгаа. Манай шарын голд 2.8 газрыг бид 3 сая 200 мянган төгрөг зөвхөн дундын сангаасаа нөхөн сэргээлт хийгээд орон нутагтаа ногооруулаад төлөөлгээд өгсөн төрүүн бас энэ дээр гарч ийн л та. Тэгэхээр иргэддээ итгэдэг төртөө мөн хамтраад ажилдаг тийм ээ. Тэгээ ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлээд өгдөг хуультай баймар байгаа байхгүй. За та энийг хийж чадахгүй бол ийм хариуцлагатай шүүгээд бүр төс тас тийм баймар биш. Тэгээ тэр бодлого нь 2 жилийн дараа 3 жилийн дараа өөрчлөгдчихдөг. Дахиад энийг болов ганхахгүй тийм бат бих бодлоготой тэр бодлого нь тодорхой хүнд хүрдэг мөн өр өгөөж өгдөг ийм л баймар байгаа байхгүй юу? Үндсэндээ бол одоо бас бодлогын баримт жүжигч 10 онд ясаа одоо 3 жилийн дараа л бас хөдлөх гэж л байна л да. Тэгээд энэ дахиад хэдэн жилийн дараа дахиад хөдлөх тухай яах юм. Одоо энэ хүний ярьж байгаа бол одоо би иргэн үнийхээ хувьд ч гэсэн маш зөв гэж бодож байна. Хэрвээ багасгах юм уу жоохон бууруулах бодлого барих гэж байгаа бол төрөөс барьж болно тий бууруулах бодлого барих гэж байгаа бол энэ хүмүүсийн тэгвэл 50% нь байхгүй болох юм бол тэр байхгүй болох 50%-ийнх нь хүмүүс хаана ямар ажлын байран дээр очиж ажиллах вэ гэдгийг зохицуулт нь хийгдсэн байх хэрэгтэй байхгүй төрөөс тэрийг зохицуулт юм. Түрүү яг ярьсан шүү. Хэдүүлээ энэ их үнэтэй цагийг ярьсан юм а буруу ойлголцож ярмааргүй байна. Бодлогын баримт хүчиг гэдэг ба шүү дээ тийм ээ. Бичил уурхай гэж юу вэ гэдгээс эхэлдэг юм. Энд чинь 3хан 4хан хуцтай юм шүү дээ. Бодлогын баримт хүчиг дээр ингэж хэлнэ гэд би түрүүлсэн. Эрхцүү орчин боловсронгуй болгож шинээр чанартай ажлын байр шинээр бий болгох замаар үе шаттайгаар бууруулах бодлого баримтлаа гэдэг байгаа шүү дээ. Бууруулах гэдэг үгэн дээр олон янз ярьж байгаа. Одоо энэ бичил уурхайчдын эрх шиг төлөөлж байгаа бас хүн тэнд сууж байгаа. Хангалтгүй гэж үзвэл та нар дахиад тэр ажлын хэсэгт нэгийг нэмж оруулж болно шүү дээ. Хүн байгаа шүү дээ. Тэр нөгөө